Ер нь талууд бас өөр байр суурь илэрхийлээд байгаа. Тоолгон комиссийн бол хамгийн шударга хамгийн зөв төвийн байр суурь сандах ёстой шүү дээ. Тэгээ Монгол Ардын баг хурал өчигдөр бол өглөө 360 орчим хүнтэй эхэлсэн байгаа. За тэгээд тоолгон комисси дундаасаа байгуулсан 15 хүнтэй тоолгон комиссийг байгуулад за 15 хүн дотороо хуралдаад тоолгон комисси дарга дотроос сонгоод тэгээд тоолго яаж явуулах журмаа дотроо баталж байгаа. Угаасаа бүх цаг үед Монгол Ардын баг хурал бүх хурлууд тоолгон комисси өөрсдөө журмаа баталж авдаг. Тэгээд намын дөрөөр бүгдийг наривчил зохицуулах боломжгүй шүү дээ, тийм ээ. Тоолгоо яаж явуулах юм, хэдэн үе шаттай байх юм гэдэг чинь тоолгон комисси бүрийн эрхийн асуудал байхгүй юу? За тоолгон комисси маань 15 хүн хуралдаад журмаа сайн батллаа. Журмаа оруулаад бас баг хурлаа танилцуулсан. Баг хурлаас хүлээж аваад зөвшөөрсөн. За үндсэндээ 3 санал хураалт явуулсан. Эхнийх нь одоо 2 баг хурлын гишүүдийг орон гарсан баг хурлын гишүүдийг сонгосон тийм ээ. 49 хүнийг сонгосон шүү дээ. Тэгэхээр 292 хүн санал хураалтанд оролцсон байна. Тэгэхэд 292 хүн санал хураалтанд оролцоод 49 гишүүнээ сонгосон. За энэ нэг мархан. За хоёр дахь нь намын даргын сонгуулийн анхны санал хураалт болсон. За намын даргын сонгуулийн журам дээр бол угаасаа 3-2 хөрсөн нөхцөл намын даргаар хүлээн зөвшөөрөж үзэж байгаа учраас тоолгон комисс оролдоод 2 үшөөтэй явах зүйтэй байна. Хин нэг нь 3-2 хүрэхгүй бол хамгийн олон санал авсан хүнийг дахин санал хурья гэдэг тийм шийдвэр гаргаад баг хуралд бас танилцуулсан. Бүгдээрээс зөвшөөрсөн. За тэгээ санал хураалаа. Эхний санал хураалтын 442 хүн оролцсон. Баг хурлын гишүүдээр 292 хүн ирж оролцсон шүү. Анхных дээр. Намын даргаих дээр 442 болж өсөж орж оролцсон. Маш олон хүн нэмж ирж оролцсон. За тэгээд 56% нь амар өсгөлэн даргаыг дэмжиж 43.98% нь зандан шатар даргаыг дэмжсэн. За зандан шатар дарга тухайн үед одоо бас санал гаргаад би одоо энэ тоолгод итгэхгүй байна. Гараар тоолъё гэсэн. За бид нар бас тэгээд тоолгон комисс тэр дорн ажиллаад гараар тоолсон. Яг мөргсөн. Бид нар бол хин нэгэнд одоо өөрчлөх тийм үүрэггүй учраас тэгээс би зандан шатар даргын тэр юм бас гайхаж байгаа. Гараар тоолоод дараачийн тооллого явуулсан нөхдөд гараа явсан. Бид нар энэ одоо хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Бид нар бүх хүсэлтийг биелүүлсэн. Гараа зөвшөөрсөн. Тоолгын комиссын журмаа батлуулсан. Өөрсдөө бүгдээр баталсан шүү дээ. Ийм журмаар явъя гэж. Тэг ялагдчихлаар тэр муу харагдаж байж болохгүй шүү дээ. Тэг унсан бөхөд шалтгаан мондохгүй гэдэг шиг тэгэл зөвшөөрөхө болоод гэсэн. Тийм учраас бид нар одоо нэг хүмүүсийг хүлээлтгүйгээр 2 дугаар шатны тоолгоо явуулсан. Өглөө баг 4 цаг өнгөрчих 2 дугаар шатны тоолгоо хэлсэн. Тэгээд тухайн хурал даргач бол тухайн бүр эртсээ тодтогж байгаа шүү дээ. Тэр чинь хүмүүс орж гараад янз бүр байж байгаа. Тэгээд 321 хүн эртсэнд орсон. 2 дугаар шатны санал хураалтанд. 321 хүн эртсэнд ороод одоо мэдээж 85.97%-аар 275 хүн амар уйсгалан Монгол Ардын намын дараагаар зөвшөөрсөн. За 46 орчим хүн эсэргүүцэж шүү. Тэгэхээр тэр чинь янз бүрийн үзэл бодолтой усад орсон байгаа байхгүй юу? Одоо өглөөний 4 цаг болж ирсэн болохоор одоо эрт жоохон буурсан байж магадгүй. Мэдээж бас ялагдсан гэх юм да одоо тэр хүмүүсийн зүгээс бас олцох хүсээгүй ч гэж магадгүй. Тэр бол тоолгон комисс өрөөсөө ч хамаа байхгүй. Бид нар тоолгон комисс бол хурлаа явуулж дуусгах ёстой, саналаа тоолох ёстой. Тэгээ бүх нэр дэвшигчийн хүсэлтийг хангасан. Бүгдээр гарчиж үгээ хэлсэн. Бүр сүүлд нь одоо тэгээд одоо зандан дарга маань одоо би одоо гараар тоолоо гэхэд бид нар тэрийг зөвшөөрч удаа саг гаргаж гараар тоолсон. Тоолгон комисс мэдээж одоо бас зандан даргыг дэмждэг хүмүүс орсон байж таарна. Амар өслөн даргыг дэмжиж байгаас орсон байж таарна. Бүгдээрээ тийм бас холбог бүрэлдэхүүнтэй тоолгон комисс болсон шүү. Монгол Ард хуучин одоо Монгол Ард төвсөлт намаас юу яаж исэн мөсч гэсэн орсон. Тэгэхээр энд тоолгод ямар нэгэн бодлон байхгүй бүгдийг намын дөрмийн дагуу зохион байгуулсан. За зарим нэг хүмүүс таалагдахгүй гэж магадгүй. За таалагдахгүй байлаа гэдэг бүгдийг одоо бидний энэ хийсэн ажлыг үзэж болохгүй гэж бид үзэж байгаа. Одоо тэр 2 дахь шатны буюу амралтын дарга дээр одоо санал хураасан тэр бол одоо хууль зөрчилчлөө, намын цэцтрийн намын тухай хуулийг зөрчилчлөө гэдэг зүйлийг одоо намынх нь одоо хууль хэлсэн дараа хүртэл гарч ирээд яриа. Гэхдээ яг тэр одоо тэр хувийн үг хэлэх хэрэг бид хааж болохгүй.
таалагдахгүй байж болно бидний хийсэн ажил. Одоо тэрийг шүүх мэдээж шийдвэр. Гэхдээ бидний зүгээс бол бүгдийг нормын дүрэндээ зохион байгуулсан. Бид нар чинь журмаа батлуулсан шүү дээ. Тэр хүмүүсийг байхад. За энэ 2 үе шаттай явна шүү. Тэгээ яг санал хураалтанд оролцсон хүмүүсээс одоо эртсээ бодно шүү гэдэг бид нар манай журам дээр байж байгаа. Одоо би энэ дээр гараад журмаа баг хурлын тэр 400 орчим гишүүд уншиж танилцуулсан байхгүй юу? Тэгээ ганц нэг хүн асуусан босд нь асуугаагүй. Бүгд гар үсэг дэмжсэн. За ийм журмаар явна шүү. Санал хураалтанд оролцсон хүмүүсийн 3-2-оор асуудлаа шийдэн шүү гэдэг журмыг баталж өгсөн. Тэгэхээр одоо тэр одоо ямар нэгэн маргаангүй болсон гэж би үзэж байгаа. Тэгэхээр түр сүулт эрт шинчлэгддэг ч гэсэн одоо тэр журам. Гэхдээ тэр журам дээр байгаа аахгүй тэр чинь. Тоолгын журам батлах хэрэгтэй юм уу? Байлгүй яг хөө одоо намын дүрмт чинь зүгээр ийм 3-2-д хүрсэн хүн л намын дарга болно шүү гэж байгаа аахгүй. Тэрнээс тэрийг 2 хүн шаттай явуулна уу, 5 хүн шаттай явуулна уу? Тэр бол тоолгын комиссийн дотоод ажил. Бид нар тоолгоо яаж зохион байгуулах нь одоо тоолгын комиссийн дотоод асуудал. Журмаар зохион байгуулдаг. Үеийн үед бүх цаг үед ингэж явж ирсэн. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн би маргаан байхгүй гэж бодож байна. За мэдээж гомдолтой хүмүүс за зандан шатар дарга бол би гайгүй бас ухаантай хүн нэг айхтар гомдоогүй байх гэж бодож байна. Дагаж яваа бас одоо улсуудаас өмөлж байгаа хаа би бас тэгэж одоо бодож байна. Дарга ер нь яг өргөдлөө өгөөд тэр өргөдлийнхэн дагуу санал хураалт явуулсан гэж үнэ юм уу? Өргөдлөө өгөөд хурлын дарга чөлөөлөгөө зохиосон шүү дээ. Тэрийг бол хурлын дарга асуух шүү дээ. Би бол одоо тоолгын комисстой тэр чинь баг хурлаар албаж байна шүү дээ. Албажуулсан. Тэгэхээр тэрний дараа санал тэр чинь хурлын дарга уншиж өгөөд гар хөргөлөд зогсож байгаа ш тэрийг орлонд Бат Эрдэнэ дарга асуугаа. Би одоо хүний өмнөөс хариулмаг байна. За ямар ч хэлсэн тоолгын комиссийн ажлыг би одоо бас 15 хүнтэй ахалт хийсэн ямар нэгэн маргаангүй хийсэн гэж бодож байгаа. Гэтэ энэ үйл ажиллагаа маань одоо хууль зөрчиж гэж үзэхгүй байгаа. Хамгийн сүүл би та бүгд дахин тодтооч хэлэхэд бид нар журмаа танилцуулсан. Ийм журмаар санал хураалт явуулна шүү гэж баг хурлаар танилцуулсан. Бүгд хүлээн зөвшөөрч баталсан тэргээр явуулсан. Тэгэхээр яг хурал эхлэхдээ танилцуулсан юм уу? мэдээж эхлэхдээ танилцуулна шүү дээ. Чи ингэж байгаа. Намын даргын журам тусдаа. За баг хурлын гишүүдийн журам тусдаа. Намын даргын сонгох журмыг бас уншиж танилцуулсан. Тэгэхээр нөгөө 440 хэдэн байхад уншиж танилцуулсан байх нь шүү дээ. Бүгд нь уншиж танилцуулсан байх нь шүү дээ. Бүгдээрээ сонссон, бүгдээрээ зөвшөөрсөн. Одоо зөвшөөрөхгүй гэж байгаа бол энэ бол надад хамаагүй. За баярлалаа.